түргийн эрхэм үзэгчтэй 25 цаг мэдээлэл хөтөлбөр танилцуулахад бэлэн боллоо. Анхаарлаа хандуулно. Улсын хурлын хаврын чуулганы эхний нэгдсэн уралдаан өнөөдөр боллоо. Чуулганаар эрүүл мэндийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл дээрх зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураалт явуулснаар эхний хилцүүлгийг өндөрлөжээ. Аймаг сум дүүргийн өрхийн эмнэлгүүдийг эрүүл мэндийн төв хэмээн нэрлэж, бүх төрлийн үйлчилгээг хийдэг болгох, эмчийн зэрэг болгох, эмнэлгийн тусгай зөвшөөрөл авах зэрэгт мэрэгжлийн холбоодны саналыг үндэслэх гэх мэт асуудлууд дээр гишүүд янз бүрийн саналтай байжээ. Эрүүл мэндийн тухай хуулийн шинжилсэн найруулга нь олон улсын жишгт нийцүүлэх нэлээд өөрчлөлтийг агуулснараа гишүүдийн дунд маргаан үүсгэсэн юм а. Тухайлх юм бол аймаг, сум, өрхийн эмнэлгүүдийг эрүүл мэндийн төв гэж нэрлэх болсноор зөвхөн анхан болон 2 дугаар шатны тусламж үзүүлэх биш, бас 3 дугаар шатны эмнэлгийн тусламжийг үзүүлдэг болохоор өөрчилж байгаа юм байна. Ингэснээр эдгээр төвүүдэд очих санхүүжилтийн хэмжээч нэмэгдэх төдийгүй эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах давуу талтай гэж хууль санаачлагч нь тайлбарлаж байна. Харин зарим гишүүд ингэж нэр өөрчлөлтөнд давхарсан бүтцийг бий болгох хэлбэр төдий өөрчлөлт юм биш үү гэж эргэлзэж байлаа. Нийслэлдээ ч гэсэн бас үйл ажиллагааныхын чиглэлээр ч гэсэн цаашдаа бас олон улсын хэмжээндээ яригдах асуудал хэмжээнд гарах ийм асуудлын хүрээнд бас бодож тавьж гаргасан ийм томьёоллоо гэж би бас ойлгож байгаа. Эмнэлгийн даргыг засаг дарга томьёолоо гэж ийм орон хаач байхгүй. Уг нь бол тэрийн үйлчлэгээний багш эмч нарыг намаа харилцаас татгалзуулсан. Улс төрийн албан тушаалтан томилохоор тасгийн 2 хуваачна, сургуулийг 2 хуваачна. Ийм байдалтай байгаад байна л да. Мөн хуулийн шин төсөлд өрхийн эмнэлэгт хамрагдах хүний тоог 6,000-аас доошгүй байна гэж заасан байна. Гэвч хүн ам төвлөрсөн дүүргүүдэд өрхийн эмнэлгийн ачааллыг тэнцвүүлэхүүднээс өрхийн эмнэлэгт хандах хүний дээд хязгаарыг ч гэсэн тогтоож өгөх шаардлагатай гэж зарим гишүүд сануулж байлаа. Түүнчлэн эрүүл мэндийн салбарт дотоодын нийт бүтээгдэхүүний 5%-аас доошгүй хувийг зарцуулах талаар хууль нь тусгаж өгсөн байна. Үүнийг эргэж харах зүйтэй гэж гишүүд хэлж байлаа. Аймаг сум дүүргийн эрүүл мэндийн төв гэж нэрлэснээр хүүхэд дотор эмэгтэйчүүд ерөнхий мэс засал шүд халдвартагд 7 төрлийн эмнэлгийн үйлчлэгийг үзүүлэх боломж бүрдэж энэ хэрээрээ санхүүжилтийг давхар шийдэх нөхцөл бүрдэж байгаа юм байна. Авсарсан өвчтэй эхийг суман төрүүлэхгүй болгочихсон байгаа байт юм л да. Гэтэл одоо нөхөн өрчгөө насны хүн чинь 70% нь авсарсан өвчтэй болцоход аймаг руу татагдаад байгаа маа. 70-80 хүүхэд төрүүлж байгаа сумын эмнэлэгч гэл байж байгаа шүү дээ. 20 сая юм бол ерөөсөө байхгүй. Ганцхан бид их барих эмчээр хангах тухай асуудал байгаа. Дотроо ирсэн тэр малчтыг чинь үзэхгүй гэхийн арга байхгүй. Хуулиар хүлээсэн үүргээр одоо тэгээ үзэж байгаа. Тэгээ эмнэлгийн одоо ажилчид яа харахгүй л одоо тэр төсвөөс илүү гараад зардал нэдэрчдэг. Энийг энэ хуулийн дээр уян хатан одоо оруулах юм арга зам байна уу? Тэгэхгүй үний чинь сумын эмнэлэг чинь үнэхээр шатгуун одоо үргэлжлэхгүй ингээд явахгүй байна. Цаашид нэгдсэн эмнэлгүүдийг удирдах зөвлөлтөй болгож бүх талын төлөөллийг хангах талаар хууль нь тусгаж өгчээ. Гэхдээ эмнэлгийн даргыг засаг дарга томилж байгаа нь энэ салбарыг улс төрөөс хараад болгож байна гэж гишүүд шүмжиж байлаа. Мөн эмчийн зэрэг олгох, эмнэлгийн тусгай зөвшөөрөл авах зэрэгт мэрэгжлийн холбоодын саналыг авдаг бусад орны туршлагыг нэвтрүүлэхээр хууль нь тусгасан байна. Монголын хөрөнгийн бирж Лондонгийн биржтэй хамтан ажиллахааны гэрээг өнөөдөр үзүүллээ. Гэрээнд гарын үсэг зурх ёслолтой холбогдуулан Лондонгийн хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал болон албаны бусад хүмүүс нь манай улсад хүрэлцээрээд байгаамаа. Гэрээнд гарын үсэг зурх ёслолын ажиллагаанд Монгол Улсын ерөнхий сайд Батболд оролцсон байна. Монгол Лондонгийн хөрөнгийн бирж тэнгэр газар шиг ялгаатай. 3.4 их $80, 2.5 их $80 төгрөг. Энэ бол хамтран ажиллах хоёр биржийн хөрөнгөний хэмжээний харьцаа. Тэд Монголын уул уурхайн баялаг дэлхийн анхааралд өртөж байгааг батлан 3 сарын хугацаанд иж бүрэн шинжилэхээр инх үзэрж байна. Лондонгийн хөрөнгөний биржийн хамгийн түрүүнд Монголын хөрөнгөний биржийн мэдээллийн системийг шинжилэхээр болжээ. Мэдээллийн технологийн шинжилгээд 13 сая $50 хэрэгтэй. Үүнийг манай тал гаргана. Монголын хөрөнгөний бирж өдөрт 100 сая төгрөгийн арилжаа хийдэг юм. Тэгвэл Лондонгийн хөрөнгөний бирж дээр өдөрт 4 тэрбум $50 арилжаа хийгдэж байна. Лондонд өгөх мөнгийг төсвийн тодтогоор шийдэн хэмээн ерөнхий сайд хэлж байна. Европ мөн одоо шинэ зах зээлийн орнууд, Азийн орнуудад өөрийнхөө туршлага, технологи, хамтын ажиллагааг өргөжүүлж ингэж одоо чадсан. Мөн энэ өргөжүүлсэн туршлага нь өндөр амжилттай болсон ийм одоо өргөн туршлагатай хөрөнгөний бирж байгаа. Тийм учраас бид энэ хамтын ажиллагаанаас монголчууд, Монгол улс, Монгол хүн бүр илүүтэйгээр хожно. Монгол улсын хөгжилд илүү бодиттой хувь нэмэр орно гэдэгт бол эргэлзэхгүй байна. Хэвлэлийн хурлын үеэр Лондонгийн хөрөнгөний биржийн гүйцэтгэх захирал Ноён Хавер Ролет
Монголын хөрөнгийн биржийг Азийн тэргүүлэх бирж болгоно хэмээн амлалаа. Тэрээр түүхэн цаг мөчид Аз ТV-ийн хамгийн баялаг ихтэй улсад ажиллахуулсандоо баяртай байгаагаа илэрхийлсэн. As the partner, уул уурхайн салбараасаа Монгол хүн ашиг хүртэх гэж байгаа түүхэн цаг мөчид бид хариуцлагатай албыг авч байна. Хөрөнгийн биржийн менежментийн баг шуурхай ажиллах ёстой. Монголын хөрөнгийн биржийн захирлын суудлыг Монгол хүнд өгнө. Харин хяналт тавих эрх Монголын бүх ард түмэнд бий. Аз ТV-д ажилласан хангалттай туршлага бидэнд байна. Хонконгийн хөрөнгийн биржийн удирдлагууд Лондонгоос илүүтэй манайтай хамтран ажиллах сонирхолтой байсан. Тэд өөрсдийн биржийн зах зээлийн үнэлгээг 23 тэрбум $, гээд Лондонгоос 10 дахин их гэдгийг онцолж байсан. Өдөр тутмын арилжаанд 9 тэрбум $, эргэлдэг нь гайхалтай амжилтаа. Сүүлийн 2 жил гаргасан IPO-гийн тоогоор Лондоны биржийг хэдэн ардаа орхисон байсан. Гэвч монголчууд олон сонголтуудаас Лондонгийн хөрөнгийн биржийг инхүү сонглоо, үр дүнг цаг хугацаа харуулна. Эрдэнэс тавталгын компани хувьцаанаас эзэмших хэрэгтэй Монголын 2.7 сая иргэнд үнэт цаасыг нь хуваарлах бүртгэлийн ажил дуусчээ. Бүртгэл дууссан гэж үзэж байгаа боловч 2.5 сая иргэнийг албан ёсоор бүртгэлд хамруулад байгаа юм байна. Үлцэн иргэдийн хувьд шинжилсэн бүртгэлдээ хамрагдаагүй гэдэг шалтгаанаар бүртгэгдэж амжаагүй байгаа гинэ. Иргэн та иргэний шинжилсэн бүртгэлд хамрагдсан л Эрдэнэс тавталгын хувьцаат компани 536 ширхэг энгийн хувьцаа мөн нэг ширхэг давуу эрхийн хувьцааг хүртэх бүрэн эрхтэй болно. Өнөөдрийн байдлаар шинжилсэн бүртгэлд 2.5 сая иргэн бүртгэгдсэнээр үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв үнэт цаасны бүртгэлийн ажлаа дуусгажээ. Гэхдээ шинжилсэн бүртгэлд хамрагдаж амжаагүй иргэдийн хувьд нөхөн бүртгүүлэх боломж байгаа юм. Нөгөө гадаад болон дотоодод тийм ээ амьдарч байгаа иргэний шинжилсэн бүртгэлтэй хамрагдаагүй байгаа иргэд гэсэн үг. Тэгэхээр зэрэг эдгээр иргэд нь шинжилсэн бүртгэлд хамрагдсанаар үнэт цаасныхаа бүртгэлд орох боломж нэгднэ. Тэгвэл энэ оны эхний улирлаас өмнө төрсэн хүүхдүүд мөн ялгаагүй энгийн болон давуу эрхийн хувьцаа эзэмшигчид болно. Тэд энэ бүртгэлд яаж бүртгэгдсэн бэ гэдгийг энд тодрууллаа. Данстай дансгүйгээр нь үн цаасных нь бүртгэлийг хөдөлчих юм байна. Тийм учраас өнөөдөр бид нар 746 мянган орчим хүүхдүүдийн нэр ирсэн байгаа. Тэдгээр хүүхэд тус бүрийн нэр дээр үн цаасных нь бүртгэлийг хөдөлсөн байна. Барагтай хүн шагаадгүй байсан Монголын хөрөнгийн биржиг одоо бол хуучин ягаан цэнхэр тасалбараа ямар брокерийн пүүсээс авч байсан тухай дансны мэдээлэл авах гэсэн хүмүүсийн урт дараалал хүл дарж байна. Одоо би яг таартай хүүхдийн нөгөө юуны биржийн юуг асуух гээд ирж байгаа шин нөгөө. Бид нар хаана ямар хүүсд байгаагаа мэдэхгүй байгаа. Тэрийг мэдхийн төлөө энэ дээрээ шүүлэхэд ерөөсөө тийм мэдээлэл өгөхгүй ганцхан зарагдсан гэсэн ганцхан хариулт өгсөн. Тиймээс хуучин ягаан цэнхэр тасалбар авч байсан иргэд заавал хуучин данстай эсхэл авалгаа хийлгсэн байх шаардлагатай юу? Хэрвээ хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн данстай иргэдийн хувьд та тэр брокерийн компани данстай байна шүү гэдэг мэдээлэл давхар өгдөн. Хаяг нь бас өгдөг юм байна. Тийм учраас иргэд заавал манаа дээр ирж юмаа шалгуулах шаардлагагүй. Монголын иргэн бүр үнэт цаастай болно. Энэ бол санхүүгийн баталгаат их усүр. Гэхдээ засаг хэрхэн хувьцааны нөхцлөө тодорхойлсноор хувьцааны үнцийн ашигын нөлөө тодорхой болно. 20 жилийн өмнөх ягаан цэнхэр тасалбар шиг цөөнхөн хожиж үлдсэн шиг нөхцөл бүрдүүлэхгүйгээр тэгш баялагын хуваарлтыг засаг тооцоолох байх гэсэн найдлага тавьсан хүлээлт үүсчихэд байна. Одоогоор ямар ч байсан иргэд үнэт цаасаа эзэмших данстай боллоо. Бүртгэлийн мэдээлэлээ registration SCHCD цэг эмэн цахим хуудас руу орж регистрийн дугаарыг хийж нэвтрээд бүртгэгдсэн эсгээ хянаарай. Цаашид энэ сайтаар арилжааны болон бусад мэдээллээр нээлттэй хангаж байх зарчмыг 24 цагаар үргэлжлүүлэх юм байна. Эрдэнэс тавталгын хувьцаат компани 15 тэрбум ширхэг хувьцаа гаргаж 10%-ыг нэрэгдэд 10%-ыг нь Монголд үйл ажиллагаа явуулдаг компаниудад нэрлсэн үнээр нь худалдах шийдвэрийг Монгол Улсын засгийн газар гаргасан билээ. Үүнтэй холбогдуулан үйл ажиллагаа тогтмол явуулдаггүй аж ахуйн нэгжүүдийг худалдаа авах явдал гараад байсан юм. Төрийн өмчийн хороо эх 7 хоногийн засгийн газрын хуралдаан дээр цаасан дээр л байдаг компаниудад ийм боломжийг олохгүй байх саналыг оруулах гэж байна. Иргэн аж ахуйн нэгж хэмээн ялгарлан гадуурхлаа хэмээн анхны асуудал яригдахад л олон нийт шүүмжилж эхэлсэн. Мөнгөтэй иргэн цаасан дээрх хоосон компаниас дор үнэлэгдэж бас нэгэн хууль бус бизнесийг цэцгэлүүлсэн явдал эргээд хохирол дагуулж мэдгэнэ. Уралд нь 5 толгоос ахиухан шиг хувьцаа өртөх гэж зүтгэсэн томоохон аж ахуйн нэгжүүдийн зарлага хий зүйл болж мэдхээр байна. Хувьцаа авах хэрэгтэй 53 мянган аж ахуйн нэгж жагсаалтанд орсон байна. 53 аж ахуйн нэгжийн 65% нь жилийн борлуулалтын орлого нь 10 сая төгрөг хүрэхгүй байна. Тэгэхээр ашиг нь хэдэн ойлгомжтой тийм ээ. Зарим нь ашиггүй, зарим нь 1 саяын ашигтай байна. Энэ ихнх нь шагтан тайлан гаргадаг гэж манайд ярьдаг да тийм ээ. Ерөөс орлогогүй тайлан гаргасан байна. Надад 536 хувьцаа боногдно. Гэтэл хэн ч байдгийн нэг нөхөр нэг ажлын байрч авахгүй шагтан тайлан гаргадаг нэг компанитай. Тэр 30 мянгаыг авах нь 28 мянгаыг авах нь. Яхаараа нийгмийн шударгаас нь шөөмжил өрнсөн. Тэгэхээр
Энэ бүгдийг олон талаас нь судалж дүгнэлт гаргаж шийдэхээр хувьцааны нэрсүүнийг хойшлууллаа. Яг компанид хуваарлах асуудлыг ярьж хилцэж шийдэв. Төрийн өмчийн хороо газрын хэвлэлийн баялагийг шударгаар хүртээх тал дээр иргэдээсэрч буй бүхий шүүмжлэлийг хангалттай хүлээн авч байгаа гинэ. Хамгийн ихний томоохон шийдвэр нь энэхүү хууль бус компани худалдаа авч ашиг олгох гэж байсан зөрчил болж таарч байгаа шиг байна. 25 цаг мэдээллийн хөтөлбөр үзэгч танд хүрч байна. Төрийн ордноос бэлтгэсэн мэдээлэлээр хөтөлбөрөөр үргэлжлүүлье. Парламентын шинжилгээг хийх хүрээнд хоёр танхимтай болох асуудал яригдаж эхлээд байна. Энэ асуудлыг сонгуулийн хууль болон үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоо авч үзэх талаар улс төрийн намууд зөвшөлдсөж эхлээд байгаа юм. Гэвч парламентын бүтцийг өөрчлөх асуудал дээр гишүүд эсрэг тесрэг байр суурьтай байгаа юм байна. Өнөөгийн улс төр дэх засаглалын хямрал нь парламентын бүтцээс хамаарч байна гэж үзээд 76 гишүүнтэй нэг танхимтай парламентыг доор хаяж 150 орчим гишүүнтэй хоёр танхимтай болох асуудал яригдаж эхэллээ. Иймээс парламент нь нэг танхимаа хоёр танхимаар солилцсноор парламентын хууль тогтоох чадвар сайжирч бас гадны нөлөөнд автахгүй байх нөхцөл бүрднэ гэж ардын намын даргын санал болгосныг зарим улс төрийн намууд дэмжиж байгаа боловч энэ асуудал дээр улсын хурлын гишүүд эсрэг тесрэг байр суурьтай байгаа юм а. Энэ бол судалж үзэх ёстой цаг хугацаанд болсон болж игэл одоо түргэн хугацаа шийдвэрлэх ёстой асуудал гэдэг муу юм байна гэж бодож байгаа. За яагаад тэгж бодоод байна вэ гэхээр ерөөсөө яг нэг танхимтай парламенттай орнууд зарим нь одоо хөгждөггүй гэж ярьж байна. Тэр бол худлаа л да. Нэг танхимтай мөртлөө хөгжсөн орнч байна. Хоёр танхимтай мөртлөө нэг ахтар хөгжиж чадаагүй улсч байна. Нэг хоёр танхимтай байхаараа хөгждөггүй гэдэг тухайн асуудал биш. Ерөөсөө энэ парламентын бүтэц зохион байгуулалт маань нэг танхимтай байх маань эсвэл хоёр танхимтай байх маань улс орны өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг шийдэхэд хэр зохимжтой байна гэдэг талаас нь харж үзэх юм бол миний бодлоор шинэ хоёр танхимтай парламент бол байх ёстой зүйл юм болов уу гэж би хувьдаа шинэ бодож байгаа юм. Сонгодог парламентын тогтолцоо гол үлээ. Ердөө энэ л хамгийн гол. Тэрнээс тэр хоёр танхимтай бол одоо өнөөдөр яригдаад байгаа асуудлыг шийднийг үйл одоо дэндүү гин хэрэг байх л гэж бодож байгаа. Сонгодог парламент гэдэг маань бол ялсан намын дарганы ерөнхий сайд болдог. Нэгдүгээр. Хоёрдугаарт нь ерөнхий сайд нь бол одоо парламентаа шаардлагатай гэж үзэх юм бол тарааж нөхөн одоо урьдчилсан сонгуул зарлж явуулдаг. Тэр л тогтолцоо шүү дээ. Тэгээ цаг үетэйгээ хөлөө нийцүүлж явах хэрэгтэй гэж бодож байгаа. Өнөөдөр бол 21-р зуун. 21-р зуун гэдэг маань бас нэг 200 жилийн өмнөх Мөсөл 400 жилийн өмнөх тэр түүхтэй тэр үеэс уламжилж ирсэн тэр тогтолцоонуудыг бол өнөөдөр авцардаг болоод байна гэдэг бол асуулт аль зэрэг зөв болох юм. Би бол хэлж мэдэхгүй байна. Нэг танхимтай парламентын давуу болон сул талыг улс төрчид өнөөдөр тунгааж байна. Хэдийгээр цаг тулсан асуудлаар хурдан шийдвэр гаргаж, олон хуулийг богинохон хугацаанд батлах сайн талтай боловч бас хөнгөн гомой шийдвэр гаргаж, түүнийг олон дахин засах хэрэг гардаг гэж үзжээ. Тэгвэл хоёр танхимтай парламентын хувьд олон гишүүнтэй учраас гадны нөлөөнд амархан автахгүй, дээд танхим доод танхимаа хянаад явах нь алдаа мадаг баг гаргах нөхцөл бүрднэ гэж үздэг байна. Мөн зарим хуульч гишүүдийн үзэж байгаагаар бол ганц танхим доторх гишүүдийн тоог нэмэгдүүлэх хувилбарыг санал болгож байгаамаа. Гэвч энэ удаад ганц танхим дахь гишүүдийн тоог нэмэхээсээ илүүтэй хоёр танхимтай тогтолцоог нэвтрүүлэх цаг нь болсон гэсэн асуудал улс төрчдийн анхаарлыг татаж байгаа нь улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөж бас сонгуулийн тогтолцоог шинжлэх гэж байгаатай холбоотой байж болох юм а. Дараагийн мэдээллийг сэтгүүлч Батүршин бэлтгэлээ. Монгол Улсын ерөнхий сайд Батболд өнөөдөр барилгын салбарын төлөөлөгчтэй уулзсан байна. Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтод хөтөлбөр 100 мянган айлын орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотойгоор барилгын салбарын төлөөлөгчид тулгамдж байгаа олон асуудалд санал хэлжээ. Барилгын салбарт төр засгийн зүгээс ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэхэд төлөвлөж байгаа ажлынхаа талаар гүйцэтгэх засаглалын тэргуунд танилцуулсан байна. Засгийн газраас 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийг өмнөх жилүүдэд хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөр үр дүнтэй хэрэгжсэн гэж төр даалт хашдаг эрхэм дарга нар хэлдэгч барилгын салбарын харин өөр байр суурьтай байгаамаа. Хин нэг дарга сайд танил талаа харж тендер нэртэй бантаа удгаж нэр бүхий итгэн компанийг дэмжиж бусдыг нь илгээр нь мүлгүүлэх бодлого барьсныг өнөөдрийн уулзалтанд оролцогчид хэлж байсан юм а. 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд өмнөх алдаагаа засч төр засгийн зүгээс